Монголын төмөр зам төрийн өмчит хувьцаат компани 2025 оны онцлог 5 ажил. 1. Монголын төмөр зам төрийн өмчит хувьцаат компанид 5 толгой гашуун сугаа чиглэлийн төмөр замыг нэгтгэн авч ачаа тээврийн хэмжээ эрсэлсэн. Монгол Улсын засгийн газрын 2025 оны 103 дугаар тогтоолын дагуу 5 толгой гашуун сугаа чиглэлийн төмөр замын суур бүтэц хөдлөх бүрэлдэхүүнийг Монголын төмөр зам төрийн өмчит хувьцаат компанид түрээсийн гэрээгээр ашиглуулах шийдвэрийг хэрэгжүүллээ. Ингэснээр Монголын төмөр зам төрийн өмчит хувьцаат компани эзэмшлийн суур бүтэц 700 орчим км болон өргөжж 1280 ажилтнтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Монголын төмөр зам төрийн өмчит хувьцаат компани 2025 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 5 толгой зүүн баян, 5 толгой гашуун сухайд төмөртэй хандгай чиглэлийн төмөр замаар нийт 8 сая тонн ачаа тээвэрлэх бөгөөд өмнөх оны мөн үеэс 158% өссөн үзүүлэлттэй байна. 2. 5 толгой гашуун сухайд ганц мод чиглэлд нүүрс тээвэрлэлтийн 16 жилийн урт хугацааны гэрээ байгуулж тээврийг эхлүүлв. Монголын төмөр зам төрийн өмчит хувьцаат компани болон China Energy Coxчих нүүрс компани хооронд 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдөр нүүрс тээвэрлэлтийн урт хугацааны түүхэн гэрээг байгуулж ачаа тээврийн үйл ажиллагааг 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдөр эхлүүлсэн. Анхны галтрыг 5 толгой өртөөнөөс хөдөлснөөс хойш өнөөдөр хүртэл 5 сарын хугацаанд Монголын төмөр зам төрийн өмчит хувьцаат компани тээвэрлэлтийг амжилттай гүйцэтгэж нийт 3.5 сая тонн нүүрс тээвэрлэж байгаа нь 5 толгой гашуун сухай чиглэлийн төмөр замаар хамгийн богино хугацаанд хийгдсэн дээд хэмжээний тээврийн үзүүлэлт болж байна. 3. Багхангай хөшгийн хөндөд чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлв. Монгол Улсын засгийн газрын 2025 оны 21-86-230 дугаар тогтоолын дагуу Багхангай хөшгийн хөндөд чиглэлийн салбар төмөр замыг барьж байгуулах бүтээн байгуулалтын ажлыг 2025 оны 4 дугаар сарын 25-ны өдөр албан ёсоор эхлүүлв. Төслийн бүтээн байгуулалтын ажилд дотоодын 63 аж ахуй нэгж 2748 инженер техникийн ажилтан 1453 техник тоног төхөөрөмжтөгөөр оролцож өнөөдрийн байдлаар доод бүтцийн барилга угсралтын ажлын гүйцэтгэл 98%, төслийн нийт ажлын гүйцэтгэл 84%-тай үргэлжилж байна. 4. Монгол улсад анхудаа төрийн өмчит компани биржийн бус зах зээлд хөтөлбөртэй бонд гаргахаар боллоо. Монгол Улсын засгийн газрын 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр баталсан 132 дугаар тогтоолын дагуу дэд бүтцийн томоохон төслүүдийн санхүүжилтийг хөрөнгөний зах зээлээс босгох чиглэлээр судалгаа, этгэл ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Энэ хүрээнд Монголын төмөр зам төрийн өмчит хувьцаат компани нь Монгол улсад анхудаа төрийн өмчит компани хуваар биржийн бус зах зээлд хөтөлбөртэй бонд гаргаж Багхангай хөшгийн хөндөд чиглэлийн салбар төмөр замын төслийн эхний үе шатанд шаардлагатай 300 тэрбум төгрөгийн санхүүжилтийг бүрдүүлэхээр боллоо. 5. Төмөр замын хамтын ажиллагааны байгууллагаас 4 өртөөг олон улсад нээлттэй өртөөгөөр зарлалаа. 5 толгой зүүн баян чиглэлийн төмөр замын цогц цэцэн өртөө, борхош өртөө, 5 толгой гашуун сухай чиглэлийн төмөр замын 5 толгой өртөө, гашуун сухайт өртөөг олон улсын ачааны харилцааны хэлэлцээрийн шаардлага, төмөр замын хамтын ажиллагааны байгууллагуудын дөрмийн шаардлагыг бүрэн хангасан гэж үзэж, төмөр замын хамтын ажиллагааны байгууллагаас олон улсад нээлттэй өртөөгөөр зарлалаа. Энэхүү Монголын төмөр зам төрийн өмчит хувьцаат компани нь эдгээр өртөөгөөр 2026 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн олон улсын бүх төрлийн ачааг хүлээн авах тээврийн харилцаанд орох эрх зүйн боломж бүрдэж байна.